сайн байна уу? People in Need-д хэрэгждэг үнэн бодит бөгөөд урам зоригтой түүхүүдийг хуваалцдаг Pinspired podcast-ийн дараагийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Агнуш өөрийгөө танилцуулаач. Намайг Агнуш гэдэг. Тайраг хүч усны дэлгүүрийн үүсгэн байгуулагч. Тэгээ хуч усыг соёл болгож түгээн дэлгүүрүүлсэн. Үйл хэрэгээр хэсний малдаа 4 жил болж байна. Уг нь бол баримт сэтгэл зурагч юм хэрэгжилтэй. Бага. За тэгээд манай People in Need-ийн хамгийн том дарга мөнгө шиг суурин төлөөлөгч оролцож байна. Тэгээд мөнгөг бол тэгэл гэдэг юм лээ. Манай бумаа өнгөрсөн лог танилцсан байхгүй. Ямар амар царайлаг даргатай юм бэ гэж ойрлоод байна. Яаж юм дарга байд юм бэ гэж. мөнгө шиг. Тэр одоо чимээгүй л. Манай бумаач нөгөө шижрээ авахд крашлдаг гэсэн байхгүй юу нөгөө шижрээгээд авах байдаг штеп. Тэгсэн чинь крашлс солигдсон гэсэн. Танаа захиралт чинь крашллаа гэдэг чинь. Сэтгэл ямар вэ? Сэтгэл ичсээ их өндөр байна. Их өндөр байна. Ичингээ их өндөр байна. Мөнгө шиг гэдэг амраа бол мөнгө гэж дууддаг. Суурин төлөөлөгч би country director гэсэн одоо энэ ажлыг бол 2 жил болж байна. Баг энэ сар. За тийм л энэ танилцуулаа явдал тий. Гэхдээ Агнушиг крашлдаг хүн бас их байдаг гэж би бодож байна. Стойчгүй шүү дээ одоо. Бүр Агнушиг ингээл ивент зарлахаар битүү. Бүр заал битүү заа хэдэн зуун хүн цуглуулж чаддаг шүү дээ. Тийм ба. Тэр яагаад тийм байна. Мэдхгүй шүү дээ. Нууцаас. Яг манай Агнуш чинь өөрийн гэсэн үнцгтэй юм л дээ. Тэгэл хүн чинь өөрийн гэсэн үнцгтэй юм гэж гоё байхгүй ингээл. Тэгээ дээрэс нь айгүй гоё стилтэй гоё юм гэдэг шүү дээ. Тэнгүү ч юм бас ер нь бас л залуучууд их цугларна үз. Өөрийн гэсэн үнцгтэйгээс гадна бас одоо ялангуяа тойрын хувьд бол яг нэг зарчим тэр үнцэг хэлж байгаа түүхээрээ ингээ сүүлийн хэдэн 10 жил гэж яриад нэлээд яг гэхдээ хэдэн жил ингээ тууштай байгаа байдал аюул чухал. Тийм болохоор ингээ баг яг тэр нөгөө нэг фоллоу хийж байгаа, дагж байгаа, сонирхож байгаа, крашлж байгаа хүмүүс чинь ингээл нэмэгдээл. Тэгээд аюул тогтмол юм шиг надад санагддаг. Ялангуяа тойрын хувьд. Намаагүй л тэгдэг юм билээ. Нэг дээр нэг хаа өстө таныг дэмждэг шүү. Тэгээд цариамтаач гэсэн таны үзэл бодол таалагддаг шүү гэсэн шүү дээ. Цариамтаач гэсэн. Тэгснэ хүмүүс Дундын дээгүүр юм уу? Одоо хүн өнөө өглөө би Twitter үзсэн нэг залуу ингээд нэг юм хятад хувцастай нэг хятадны л бичлэг болдог нэг юм бүжгэлж байгаа хүн ямар сайхан хүн бэ гэж бичсэн байсан байхгүй. Тэгээ харсан чинь надад окей. Тэгэхээр хүн хүний нөгөө нэг юм юу бас өөр хальтаа гэж бас бодсон. Биш үү? Айгуу субъектив тий. Тий субъектив. Тэгээ өнөөдрийн сэдв чинь бас энэтэй холбоотой нөгөө тий. Яаж тэр олон хүмүүст шинэ ойлголтыг хүргэх вэ гэдэг сэдвээр ярина. Тэр нь болохоор манад хэрэгжиж байгаа эдийн засгийн ногоон шилжилт гэдэг төсөл дээр эко лейбл гэх шинэ ойлголтыг одоо Монголд оруулж ирж байгаа. Эко шошгыг. За тэгээд тэр энэ шинэ ойлголтыг бол яаж олон нийтэд үр дүнтэй хүргэж амьдралд нь одоо зан төрхийг өөрчилж амьдралд нь өөрчлөлт авчрах вэ гэдэг талаар авчрах вэ, авчирсан бэ, авчирч болох вэ гэдэг тийм. Тэрэн дээр бол манай дарга мөнгө шиг маань одоо social behavior change expert байгаа тийм яг тэр чиглэлээр төгссөн. Тийм би Филиппин төгссөн шүү дээ. Филиппинд яг тэр хавцаана зүүн өмнөд Азад 7 гаруй жил яж чагаад Монгол буцаж ирэлгүй 7 жил яж чад ирсэн. Тэгээд яг одоо social behavior change буюу нийгмийн зан үйлийг өөрчлөх нь гэдэг яг бакалаврын зэрэгтэй байхгүй. Бакалавра яг тэгс сурсан. Тэгэхээр энэ яагаад Филиппинд юм бэ гэхээр Филиппинд ингэсэн байл л да 1950 60-аад оны үед одоо хөдөө аж ахуйн салбартаа бүр одоо манай хатрын аян гэдэг шиг тиймэрхүү
том хэмжээний реформ хийгээд гэтэл яг тэр нэг будаа тариаланчдын хувьд бол будааны тариаланчдын хувьд бол яг хуучин аргаараа тариалан тарих нь эдийн засгийн хувьд алдагдaltaй. Тэгэнгүүт тэнд байгаа эрдэмтд нь Америкийн тусламжтайгаар шинжлэх ухааны мэдээллүүдээ тухайн одоо тариаланчдад өгөх шаардлага гарсан. Тэгэл яг одоо шинжлэх ухааны мэдээлэлтэй зан үйлийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг сэдв тэнцэнээс гарч ирээд тусдаа коллеж байгуулагдаад тэгээд одоо FUIS гэдэг шиг тий Монголын MUIS гэдэг шиг FUIS-ийг төгссөн Филиппиноос их сургуулийг яг энэ бакалавраар төгссөн FUIS тий хадсан FUIS тэгэж төгсч чад араас нь 3 жил бас яг энэ чиглэлээр дундуур нь гэсэн ажиллаж байгаа дэрс. Тэгээ яг хуу дэлгэрүүлж ярьж болох юм нэг жоохон байж байгаа. Ер нь юу онлайн төвшөнд, практикийн төвшөнд тэгээд энийг шинжлэх ухаан тэгээ нөгөө талдаа урлаг гэж авч үздэг. Яагаад шинжлэх ухаан гэж байгаа гэхээр хүнд өгж байгаа мэдээллийг бид нэр quantify буюу тоон хувиргаад математикт оруулаад тоо бодож бас болдог. Одоо жишээ нь ингээд Facebook дээр явж байгаа мэдээлэл болгоныг нэг үсэг үг болгоныг нэгж гэж авч үзээд энэ нь лайк, шеэр, комент тэр юугаараа те хідэн хүнд хүрж ийн гэдгийг бид нэр тодорхой хэмжээнд тоон утгаар илэрхийлж болох учраас тэгээд энийг цаашаа олон хувиргаад авчин. Тэгэхээр бид нэр шинжлэх ухаан гэж авч үзээд байна. Хоёрдугаарт нь хүнд өгж байгаа мессежээ, хүмүүст өгж байгаа мессежээ мэдээж гоё тухайн хүний үзэл бодлол тий ертөнцид нь тусгаар тийм мэдээллийг өгөн мессеж өгнө гэдэг чинь өөрөө тухайн хүний одоо сэтгэхүй creativity ч юу гэж хэлдэг. Тий урлаг. Яг урлаг шиг сонсогдож байна яг. Урлаг гэж өрж үзэл тэгэл 4 жил яг нүдүүлсэн яг энэ чиглэлээр. Тэгэл дипломын ажил, практик ажил энэ төрийг бол яг сайхан тэгээд нэг яг зэрэгэлдээ нэг тосхны түрүүний ярьсан тариаланч дээр очиод тэгэл дипломын ажиллаа бичиж үзэл. Урлаг гэснээс агнууш битэр чинь бас нэг жоохон урлагийн талаар бас нэг анх уулзчихсан баг шүү тий. Агнууш ч өөрөө нэг performance art, contemporary art нэлээд сонирхдаг тий. Тэгээ нэг арт ч өөрөө олон нийтэд аягуулсан хүрд юм бэл. Маш олон юмнууд нэг урлагаар дамжуулж ингэж олон нийтэд хүрдэг. Тэр зөвхөн нэг public art тий. Би ч бас аягүй public art сонирхдаг тий нэг хэсэг. Public art гэхээр юу вэ? Яг олон нийтийг оролцуулсан урлаг юм тий. Агнууш илүү гоё ярих. Тийм яг олон нийтийн space гудамжинд хийж байгаа бүтээл гэж харж байна. Олон нийтэд нээлттэй. Одоо үзэсгэлэн гээл тэнгуү чинь галерейд л гардаг. Тэнгууд галерейд ямар хүмүүс очих вэ? Тэгэхээр гудамжинд public art хийснээрээ хинч тэрнийг харах боломжтой. Нас хөөс тий хаанаас гаралтай ямар ч ялгаагүй гэхээр тухайн үед post болоод зэд өөрийн гэсэн нэг хариултыг тэндээс авах. Тэр боломжийг бүтээдэг гэж харж шүү дээ. Тэгэд миний хувьд бол би нөгөө public art-ыг илүү нөгөө нэг хүмүүсийг оролцуулж хийвэл илүү гоё тийм уран болт юм болов уу гэж бодогдсон. Би хамгийн анх нэг Сингапурын нэг contemporary artist нэг хоёр эхнэр нөхөр хоёр ч юм уу хаашаа ирээд тэгээд энэ чинь нэг workshop хийгээд тэгээд workshop-оо шууд ингээд тэр өдрөжлөө 2 өдрийн дараачлуу туршаад тэгээд нэг 2008 оны 7 сарын 1-нд зөрөөс нэг тийм би нэг public art юм хийж үзчихсэн ингээд амар урт юм цагаан даавг юу Сүхбаатарын талбай дээр ингээд мангар урт чинь баг 50 м байсан баха цагаан даавг гэж тавьж байгаа. Тэгээд ингээд тэр цагаан даавныхаа эргэн тойрон ингээд багс будагнууд тавиад тэгээд тэрүүгээр явж исэн хүмүүст ингээд тэр чинь 7 сарын 1 болоод нэг удааг байсан баг 3 жил өнгөрцөн байл. Та 7 сарын 1-тэй холбоотой өөрийнхөө сэтгэлдлийг зураач гээд тэгээд тэнцэж хүмүүс үг мөг бичил ингээд тэгэл 4 цагийн дараа тэр даваач ингээл ирээмээр болцсон. Тэр чинь ингээл олон нийтийг оролцуулаад тэгээд аим хүмүүс амар сонирхт юм лээ. Тэгэд гудамж талбайг галерей болгочих гэсэн үг байхгүй юу? Ер нь бол гудамж талбай. Тэгээд тэр хүн чинь дараа нь тэр бүтээлээ хараад би нэг гэсэн шүү дээ. Тэр ингээ хэлсэн чинь гудамж талбайг галерей болгосон гэсэн чинь одоо Улаанбаатарын агаар өөрөө галерей болцсон байгаа юм шиг надад санагдчихлаа. Улаанбаатарын агаар тэр би баг 5 жил бодож байгаа. Үгүй 5 биш, бараг 10 жил бодож байгаа нэг санаа байхгүй. Яг ийм утаатай үед яг утаатай гэр оролт ч юм уу лазерын гэрэлцээ.
Лазерын гэрч мөр амар гоё харагдаж шүү дээ. Би тухайд мөнгө байхгүй байсан учраас хийж чадаагүй. Одоо бол хийгээд амар гоё санаа заяа. Тэгээд ийм том гоё мессежүүдээ яг тэр долоон будал ч юм уу хамгийн хутаатай байгаа газрууд ингээд зурвал амар гоё. Тэрийгээ ингээд надад шүү дээ юу хэрэгтэй вэ гэхээр лазерын гэрэл тэгээд цахилгаан тэгээд утаа гурвал хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр ингээд моксон гоё юм бичигнүүд те тэр бичигнүүд нь өөр амар гоё мессежтэй бичигнүүд байгаа хэвээр. Хүмүүсийн анхаарлыг амар татсан заяа. Яг түгжирлийн үеэр тэр юу гэх юм бүр амар жинхэнэ паблик арт бол те тэр голны мессежнүүд байна. Асуулт байж гоё юм шиг. Тий асуултууд байж болж чинь гоё юм үгнүүд байж болно. Моксон 3 үгтэй. Тэр чинь бас typo art гэж нэрлэдэг те. Typographer маягтай тэгсэн мөртөө лазераар хийгээд тэгээд энэ чинь амар mixed art болчихж байгаа юм л да тий ер нь бол. Энийг уг нь хийвэл амар гоё л. Тий. Энийг хэдүүлээ ажил хэрэг бол зүгээр өөрсдөөсөө мөнгө гаргаж илт тий. Заавал project төр болгож явахаар газ ягаал нэг лазер түрээсэлж аваад сайн лазер түрээсэлж аваад яаж чадвал айгүй гоё арт болно. Тийм бас юу яг эдийн засгийн ногоон шилжилт төслийг ярина байж байгаа. Гэтэ нэг утаан дээр яаж яхад яг энэ чиглэлээр бас нэг иймэрхүү юмуд exhibition хийж мэлээ олон улсууд. Лазераар гэхдээ ингээ хоёр хан үсгээд дундуур нь лазер гаргаад тэгээд энэ тэнд очиж яваад тэнгүүт тухайн улс хотын агаарын чанараас нь хамаарч нөгөө тэр лазер нь хэр тод тусч ийн гэдгийг нөгөө одоо бид нар агаарын чанарыг хэмжихэд амраа илүү сайн мэдж байгаа. Нэг хэд хэдэн янзаар агаарын чанарыг бид нар хэмждэг штэ. Тэрнийх нь нэг нь болохоор яг энэ лазерын аргаар хэмждэг. Шууд агаар руу лазер тусгаад тэгээд яг тэрнгээр нэг бужигнсан тоосонцор хэдэн ширхэг явж байгаа гэдэг нь тоолоод тий яг тэрнгээр нэг хэмжиж байгаа. Тэгэхээр бас нэг талаасаа нөгөө талд зөвхөн нөгөө нэг бичиг гарахаасаа гадна давхар хэмжих тийм юм явах боломжтой. Хэмжилттэй давхар бичиж болох. Тэгэнгүүт яг нөгөө нэг public art гэж ярингууд надад нэг бодогддог юм нь бас энэ 10 жил бодож байгаа байхгүй. Одоо бид нар чинь нөгөө нэг юу ялангуяа нийгмийн сүлжээн дээр нөгөө айгүй их болон кампани ажил хийдэг болсон. Тэнгүүт ингээл айгүй хүмүүс нэг лайк, шеэр, комментны араас яваал. Тэнгүүт яг тэр яг мэдээлж байгаа хувьд бол үр дүнтэй, сайн байна, гоё байна, мундаг байна. Гэтэл яг тэрний араас тэрийг лайкасан хүн, шеэрсэн хүн, хэдэн хүн яг акшн баа гэдэг чинь өөрөө айгүй чухал зүйл. Үнэхээр яг вайрал болоод тэгээд юу гэж араас нь тийм утааны зураг шеэрлээд эсвэл уур амьсгалын өөрчлөлт, эко лейблийн юмыг шеэрлээд дараа нь юу гэж гэдэг. Тэрийг асуух асуулт нь одоо энэ нэг social behavior change-ийг судалдаг. Өмнө нь одоо чинь саяны шиг юм public art хийлээ гэхэд өмнө нь явж судалгаануудаа бүгднийг нэгээд яг тухайн потенциалтай боломжит хүмүүсээсээ тий араас нь арт явлаа, мессеж явлаа, видео явлаа, өөр юмнууд явлаа, интервенц явлаа. Дахиад араас нь хостэж дахиад судалгаанууд орж ирэх. Тэгжиж бид нэр яг хэмжиж. Тэгжиж яг хэдэн хүн нэгдүгээрт хандлага өөрчлөв, хандлага буюу attitude өөрчлөж. Хоёрдугаарт нь behavior буюу яг тэр зан үйлээ яг хэдэн хүн яг өөрчлөлт. Тэгжиж яг бид нар манай нэг юмд одоо бидний өдрө тутмын амьдрал тийм нэг бодиттой өөрчлөлтүүд гарна. Яг нь ерөнхий одоо бүтцээрээ бол нэг иймэрхүү юм бид нар одоо 4 жил сурлаа. Би сая нэг 2 гишүүнтэй ярьж суулаа манай нөгөө бас нэг подкаст тэгсэн чинь тэнцээ нэг юм ярьж байна. Хамгийн одоо ингээд айгүй гой бодлого зөндөө байна. Хууль нь ингээд бэлэн байна. Гол нь нийгмийн сэтгэл зүй хүлээж авдаг үгнэ тийм. За одоо жишээлбэл ингээд өмч өвчлөлт ингээд нийгмийн сэтгэл зүй хүлээж авдаг. Тэгэхээр хамгийн тэр хүмүүсийн гол толгойн өвч юу гэхээр нийгмийн сэтгэл зүйг яаж өөрчлөх вэ? Одоо жишээ нь утаа гэлтэхдээ яаж бүгд ингээд те утааны эсрэг сэтгэл зүйтэй болох вэ тий? Тэр чинь амар чухал. Тэгээд тэр чинь нэг юм руу чиглүүлэх гэдэг чинь одоо жишээлбэл мөши маань нэг юу яа энийг нэг ярьцгаая, хилцүүлцгээе нэг сонсгол зохион байгуулах гэж штэ. Энэ сонсгол руу нийгмийн сэтгэл зүйг чиглүүлэх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол тэгэхийн тулд энэ артыг аваад тэгээд тэр нийгмийн сэтгэл зүйг би бол агношиг аяга амжилттай чиглүүлээд явж байгаа гэж хардаг байхгүй яа гэвэл бүр юм одоо ингээд хуучин хувцас гээл тэнгүүд бид нар шууд комисс гэж санаанд ордог тий. Тэгэл ингээд ятарсан хэцүү хүмүүс өмсдөг ч юм уу нэг тий. Тэнгүүд одоо болохоор эсрэгээр ингээд баг ингээд хуучин хувцас гингүүд vintage ингээд cool тий.
энийгээр recycle хийхээр гоё гэд. Тэрийг бол яг Агнуш хийж чадсан гэж боддог байхгүй юу. Тэгээ Агнуш тэр туршлагаасаа хуваалцаач яаж өрнө хүмүүс залуусын сэтгэл зүйд. Яг ингээд саяны ярьсан зүйлсийг бол би мэдэхгүй. Тэгээ би өөрөө сураагүй. Зүгээр яг анхны initial idea байсан. Хуч хувцсыг соёл болгож түгэнэ гэдэг. Тэр нөгөө жанжин шумаа хамгийн гол нь хадгалж үлдэхтэй нөлөөлөхдөө юу яасан болов гэж байг боддоо шүү дээ. Үйлчлэгээгээрээ дамжуулаад, харилцаагаараа дамжуулаад, дотоод байгууллагын соёлоор дамжуулаад, орж ирээд ажиллаж байгаа залуучууд ч тэр, хамтарч байгаа залуучууд ч тэр, үйлчлүүлж байгаа залуучууд ч тэр маш гоё хайрыг мэдрүүлээд, хайр гэдэг зүйл дээр дамжуулаад, одоо тэр мэдрэмжээр нь дамжуулаад энэ гоё мэдрэмж шүү дээ тий. Хайрлуулах, хайрлах гэдэг нөр айгу гоё мэдрэмж. Тэнгүүд тэр мэдрэмжийг хүн хамгийн төгс мэдэрч чаддаг ганц амтан байгаа байхгүй тий. Тэгэнгүүт тэр мэдрэмжийг нь prioritize хийгээд хамгийн сайн өгснийхээ араас одоо secondary бонуст нь орж ирж байгаа зүйл нь тэр хэрэглээ буюу хуч хувцс юм болов гэж бодоод идэв шүү дээ. Тэгээд одоо жишээлбэл манай дээр худалдагч гэж байхгүй unicorn гэдэг нэртэй байдаг. Тэгвэл тэр хүмүүсийг ажилд авахдаа би заавал ярилцлага хийхдээ амьдралын тухай ярьдаг гэдэг ч юм уу тийм. Яг ч бид нар амьдртыг нэг цаг яриа хийснийхаа дараа тэр хүүхэд өөрөө юу гэж боддөг. Тийм тэр хүүхэд өөрөө орж ирж байгаа тэр үйлчлүүлж байгаа хүн болгоно айгүй гоё хайрыг өгөө сураад нөгөө талдаа үйлчлүүлж байгаа хүмүүс нь гайхамшигтай хайр мэдэрч үйлчлүүлдэг тэр нь өөрөө татах таталцлын хүч нь болоод тэрнээс дагаад шууд нөгөө асцаас төрж байгаа. Ийм гоё мэдрэмж анч очовцсон юм биш. Энд чи өөрөө байгаль дэлтэй. Энд чи өөрөө одоо мөнгөнд хэмнэлттэй гэдэг ч юм уу. Яг зам төлөв болж орохдоо яг янз янзын шалтгаан байгаа юм л да. Жишээлбэл зарим нэг хэсэг нь болохоор илүү стайлиш хувцас хайдаг ч юм уу. Илүү гоё загварлаг харагдахыг хүсдэг ч юм уу тий. Тэрийг бол одоо илүү хямдхан үнээр хурдтайгаар сольж тэр стайлаа сольж үзэх боломжийг нь олгож байгаа. Нөгөө хэсэгт нь болохоор үнэхээр боломжгүй хүмүүс байна. Өнөөдөр боломжгүй хүмүүсийн хувьд ичхгүйгээр хэрэгэлдэг болгох тэр боломжийг нь бас бүтээсэн юм болов гэж харагдаж байна. Тийм амар тийм family vibeтэй манайх. Хамгийн гол харсан зүйл маань юу вэ гэхээр угаасаа аимшигтай негатив комментууд ирж исэн анханаас ахуулаад эхний жил 2 жил бол ерөөсөө амар байгаагүй. Тэгтээ тухайн үед яг юу гэж бодож исэн бэ гэхээр тухайн үед яг юу гэж бодож исэн бэ гэхээр эсрүүцэж байгаа хүмүүс төр төвлөрөх биш. Ойлгож хүлээн зөвшөөрч байгаа хүмүүс төр төвлөрөөд тэр хүмүүсийн хооронд гүүр болоод тэр хүмүүсийг нь community олгоод тэр хүмүүсийг нь ингээ очдог гэртээ олгоод ойлгодог хүмүүстэй болгоод өгсөн байхад тэр нь өөрөө нөө ripple effect-ээр цаашаа ингээ бүр давлгаалаад бүр олон болоод бүр ингээ хүчтэй болд юм болов гэж бодсон. Мэдээгүй л юм да. Чинь л гоё надад. Тийм манай people-ийн нийт дээр бас энэ эдийн засгийн ногоон шилжилт гэх төсөл дээр эко шошго тэмдэг гэж цоо шинэ ойлголтыг ингээд оруулж ирж байгаа хгүй. Ер нь бол гэхдээ баг ингээд дэлхийд ч гэсэн тий бүх улс орн нэвтэрсэн ийм зүйл биш. Европын хэдхэн цөөхөн оронд л одоо хэрэгжилж байгаа. Тэгээд тэрийг ингээд ийм манайх шиг ийм одоо хөгжиж буй орны нөхцөл байдалд тий яаж нэвтрүүлэх ёстой юм. Тэрийг одоо ингээд пайлот маягаар хэрэгжүүлээд явж байгаа төсөл гэж ойлгож байна. Тэгээд тэрэн дээр бол бүр жинхнээсээ одоо яг энэ шинэ ойлголтыг нийгэмд яаж хүргэх үү? Тэднээсийг ийм бүтээгдэхүүнийг хүмүүсийг ийм бүтээгдэхүүнийг яаж хавхуулдаг болох уу те? Аснараа тэд нар ямар одоо сэтгэл зүйтэй байх вэ? Ямар хайр мэдрэх үү гэдгийг одоо эхлүүлээд явж байгаа. Тэр хариулт нь амар ойлгомжтой юм шүү. Зүгээр л хайрлах хэрэгтэй юм шүү бусдыг. Тийм бас ер нь одоо мессеж солих хэрэгтэй болчихлоо. Эко шашиг өстэй хайр тийм шашиг. Гэтэ ер нь яг одоо хэцүүлтэй мэдээж ийм нэг цоошин ойлголт яг бид нар эко гэдэг үгийг бол зөндөө сонсцоо. Гэхдээ бид нар одоо ингэ доктортой хөгжлийн зорилт доктор тэнийгээ дагаад доктортой санхүүжилт, ногоон санхүүжилт гэж айгүй их ярьж байгаа. Тэгмэд энийг Монгол улсад ямар бит бүтээгдэхүүн эсвэл ингээд бит юмар төлөөлүүлж болох юм бэ гэдэг чинь сонирхолтой асуудал тахгүй. Тэгээд энэ асуултын хариултыг бид нэр энэ дээр байгаа хэдэн байгууллагатайгаа нийлж агаад
2021 онд яг анх ингээ бодож эхлээд тэгээд энийг эхлүүлсэн. За бид нар эхний ээлжинд эко шошго ч юм уу эсвэл эко шошгод хүрэх боломжтой тэр нэг замын зураглалаа гаргаж хагаад тэр хүртэл нь одоо бүх юмудаа ажлын бэлтгэгээ хийгээд явъя. Тэгээ яг одоо ингээ үзчихлээ. Тэгээд энэ ондоо багтаад энэ оны 9 сарын 10 сарын юм байна. Тэ нөгөө юу 5 шинэ стандарт Монголд бий болж байгаа. Батлагдсан. Тэгээд тэрүүгээрээ дамжуулж бас Монголын одоо компаниуд маань эхний ээлжинтэй өөрсдийн гэсэн тэмдэг тайлагналт тэр хийх боломжтой ийм одоо боломжуудыг нэгээл явж байна. Тэгээ яг энэний нөгөө нэг алсын хараа гэдэг шиг цаана бодсон зүйл нь юу вэ гэхээр Монгол улс маань угаасаа Европын холбооныхын шиг тийм амар мундаг хатуу чанга тийм стандартыг бол хэрэгжүүлээд димий. Эдийн засгийн хувьд биднэрт үр ашиг байхгүй. Бид нар гэхдээ тэнд төхөх нэг шатлаа хий тэ. Тэр нь бол зүгээр илүү хаягдл багтаа үйлдвэрлэл юм уу те эсвэл усны хэрэглээ бага бүгд л энийг бол те тогтны хэрэглээгээ бага ийм л юмнуудыг ихний ээлжинд нэвтрүүлчихье гэдэг зорилготой. Тэрнээс шиг ингээл те танаа энэ чинь бүр ингээ нэг амар гоё мундаг тийм юм байх бол шаардлагагүй ихний ээлжинд бидний хувьд. Тэгээ яг энэ түрүүнийг алсан хараа гэдэг шиг 2050 2030 он гэхэд магадгүй бид бүхэн нэг ус ч юм уу нэг Кашмир ч юм уу ноолуурн ч юм уу те гадаадын зах зээл рүү бэлнээр гарах тэрний одоо эхлэлийг нь тавья гэсэн зорилготой байхгүй манай энэ бол. Тэгээд яг нөгөө нэг түрүүний агнуушийн хэлж байгаа тэр нөгөө анханасаа суурийг нь зөв тавиад эхлүүлж байгаа хүмүүс компаниуд маань ч гэсэндээ тий жижиг бизнес эрхлэгчид маань ч гэсэн энийг нэг зөвөөр хараад ингээд нэгдээд бол орж ирж байгаа. Гэхдээ л нийгмийн сэтгэл зүй түрүүний хэлдгээр бол бэлэн биш байж бол магадгүй. Гэхдээ л энэ бол одоо над шиг хүмүүс ингэдэг ч юм уу бидний бас хийх ёстой ажил бас үүрэгтэй. Агнуушийн хувьд бол боловсруулсан, апсайкл хийсэн хуучин хувцснуудыг дахиад ингээ мод болгож чадлаа. Тэдний чинээгээр бид бүхэн хог хаягдлыг багасгаж байна. Тэдний чинээгээр бид бүхэн өөр амьсгалын өөрчлөлтийн эсрэг монголчууд маань, залуучууд маань бас мэдээлэл авч байна тий. Тэгэхээр ерөөсөө яг л нэг иймэрхүү ажлуудыг бид нар бол харж байгаа. Наадхан дээр чинь миний нүуний яриад байгаа social enterprise-уудын холбоо байгаа шүү дээ. Гол ID нь л тэр шүү дээ. Одоо ганцхан эко шошгожуулалт гэдэг чинь одоо part of it байж болохоор байгаа байхгүй тий. Тэнгүүд SME-нар буюу жижиг дунд бизнесүүд өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тийм бүтээгдэхүүн санал болгодог үйлчлэгээ үзүүлдэг болохоор шууд нөгөө хэрэглэгчдийн зан төлөв дээр яг газар дээр нь өөрчлөлт хийх боломжтой сууг гэж хараад байгаа байхгүй юу. Тэнгүүд maybe тэр жижиг дунд үйлдвэрлэл за бизнесүүд хоорондоо нэгдээд нэг үнэт зүйлтэй болоод угаасаа ингээд доктортой хөгжил гээл тэнгүүд олон улсын байгууллагч байсан, төрийн бусан ч байсан, төрөн ч байсан, жижиг дунд бизнесүүд ч байсан, корпорациуд нь ч байсан, ууг нь хүсээд байгаа байхгүй бүгд. Яг л нэг чиглэл рүү хараад байна. Одоо доктортой хөгжил рүү одоо ингээд нийгмийн асуудлууд байна, байгаль экологийн асуудал байна. Яаж оролцоотой байх вэ? Яаж зөв зам руугаа явах вэ? Яаж хурдтай тэр юмдаа хүрэх үү гэдэг дээр тал талаас бодоод байгаа ч гэсэндээ яг түрүү мууш яахын хэлснээр голдоо нэг юм тэг ингээд баг болоод тэг хамтраад solidarity үүсгээд нөгөөхөрөө өндөр импактыг бүтээх тэр зүйл маань одоо яг эхэлж байгаа юм болов уу тал талд гэж бас санагдаад байна шүү. Би зүгээр надад нэг ийм бодол төрлөөлтөө. Яг тэр нэг хайран дээр л бөөнөр нэгдчих хэвээр шүү. Юу л яг тэгж л өгдөг чинь. Яг тийм бүгдээрээ гоё яг тийм хайр гэдэг юм дээр нэгдъя гэл. Тэгэх юм бол хүмүүст илүү тийм гоё ойрхон буух юм шиг санагдлаа. Чи нэг сүулт бас нэг гүйцэтгэх захирал аавна гэдсэн шүү дээ. Би бол чамааг бол тэгж гүйцэтгэх захирал гэж хэлээд ирэхгүй хаа. Зүгээр хайрыг түгэх хүн гэд яг тэр концепцээ барил явуул надад бай. Тий хайрыг түгэх хүн гүйцэтгэх захирал гэж. Би л буруу ялах юм. Уу яа гэм бэ хайрыг түгэх хүн. Гоё дэлгүүрт орж ирсэн хүн болгоны гоё тэрвэрдэг тий. Хүн удирдаад тий цалин байлгийн тавиад менежмент хийгээд хайр түгэх чинь тэгээ. Би бас өөрийгөө бас тийм хайр түгээдэг хүн гэж боддог шүү дээ өөрийгөө. Би одоо чинь манай баанд орж чинь чиндээ мэдэндээ тийм манай би бүгдийг тэрвэрдэг тий. Тэр бол аюу гоё юм шиг. Манай нэг ёс зүйн дүрм байдаг шүү дээ. Ямар ёс зүйн хараагаа хүсээгүй хайр түгэж яасан. Хүсээгүй байхад хайр түгэж болохгүй шүү дээ.
Тэгэхээр одоо тэгээд айгүй Чи юу гэхдээ надтай нэгдэж байгаа зү. Тийм шүү дээ. Хоёлаа угаасаа нэг тал байгаа шүү дээ. тий. Агнууш болохоор яаж хайр түгээдэг вэ? Зүгээр л нэгүүлсэнгөө ингээ хайрлах, нэгүүлсэнгөө өгөх тэр нь өөрөө хайр юм болов уу гэж бодож байна. Одоо танихгүй хүнийг ч хайрлах мэдрэмжийг авах боломжтой гэдгийг яг гудамжны гэрэл зургаас аягүй сайн ойлгож ирсэн. Би ч өөрөө нэг гудамжинд гэрэл зураг авч яг урлаг руу орсон. Тэнгүүд гудамжинд гэрэл зураг аавна гэдэг чинь тэр танихгүй хүнийг олж харна. Хөх ямар онцлог ингэж харна. Үнэлэн зургийг аавна. Тэгчээ зургийг авчаад зургийг үзнэ. Үзэж явахдаа гэ мэдрэн тий. Тэрнээс Нүд тий. тийм харц хөдөлгөөн. Тэгэл цаана ямар амьдрал аваад гэдгийг нэрхцүүлнэ. Би болохоор нэг хайрыг яаж мэдэрсэн талаараа нэг бас нэг хөргөн жижиг нэг зүуд зүгэлэхгүй. Би яг нэг жоохон айгаад нэг үхлээс жоохон айгаад байдаг гэсэн байхгүй мэдгүй хүн болгонд л байдаг тийм л асуудал байх гэж бодчих. Тэгсэн чинь би зүгээр нэг ном уншсан чинь нөгөө бид нар чинь буцаал хаана бид нар чинь яг нөгөө төрхөөс өмнө яг тэр оршихуйд байсан шүү дээ. Тэгэд хүсний дараа буцаад тэр оршихуй руу явж байгаа байхгүй юу? Би зүгээр зүудэлж ирсэн чинь надад нэг тийм сонио юу орж ирээд бид нар ингээд анх төрхөөс өмнө тийм хайрын дотор байсан юм байна. Ийм хайрын юм оршихуй дотор байжгаад тэгээ төрснийхаа дараа яг тэр оршихуйгаа л хүмүүсээс нэхэд идэм юм ингээд төрхөөс авахлал хүн ингээд нөгөө ээжээсээ ааваасаа хайр нэхэл тэгэл насан туршил тэгэл битүү ингээд хайр нэгсээр байгаа л хайрыг ингээл авахынс ингээл хайрыг хайсаар байгаа л тэгэл бид нөгөө хайрлуугаа буцд юм байна да гэж бодогдоод тэгээд надад тэр хайр гэдэг бол айгүй чухал юм байна гэж бодогдсон. Тэгэхээр чи энэ дэлхийг бас хайрлуулаад байгаа л хүмүүс үстэй таадчих юм бол тий зүг бид нар бүгдээрээ л тест одоо тий дэлхийн нэг хэсэг шүү дээ. Тийм ч. дэлхийтэйгээ ойртож ийн гэсэн үг зү тий. Дэлхий ээжигээ хайрлах хайрн дээр нэгдэт байгаа юм шүү. Би бол тийм шүү дээ. Монголчууд эцэстээ явж дэлхийг л хайрлаад байгаа шүү дээ. Гэхдээ бас одоо жишээ нь яг амрагийн хэлдэг бас нэг үнцгээд шүү дээ. Хүн өөрийгөө эхлээд хайрлах хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө төлөө амьдрах хэрэгтэй. Гэхдээ энэ чинь ингээ явж өөрийгөө хайрлаад өөрөө зөв амьдралын хэв маягтай, соёлтой, хандлагатай ингээ явчих юм бол бидний эргэн тойрон тэгээ давхар бас одоо дэлхийг одоо хайрлах. Одоо тэр чинь тэгээ би нэг хэлж эвэлж гэдэг байгаа. Тэгээ хэдүүлээ ингэдэж шүү дээ. Одоо ингээл би чамд хайртай гэл хүнийг хайрлаж байгаа гэдэг чинь яг үүндээ тэр хүн тэр мэдрэмжийг миний мэдэрч байгаа шиг мэдэрч чадахгүй шүү дээ. Тэнгүүд яг үүндээ танихгүй хүнийг хайрлаж байгаа мэдрэмжийг би л эцэс дүнд нь авч байгаа. Тэнгүүд би л өөрөө хайраар дүрж байгаа. Тэгэхээр эргэн тойрноо хайрлаад, ер нь танихгүй хүнийг хайрлаад хайр өгч чаддаг, хайрлж чаддаг бол өөрөө хайрлаж байгаа юм болов уу гэж боддог шүү. Өөрөө тэр гоё мэдрэмжийг аваад чи л аваад байгаа шүү дээ. Тэг чи чинь бас нэг тархин дотор чинь нэг допамин ч юм уу, серотонин ч юм уу ингээд аюу гоё даавар ялгарч байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. За би тэгвэл та гураас гурван гэж асууж байгаа. За юу. Одоо ингээд өөрөө бол ингээ хайр түгэх гэдэг шүү дээ тий. Тэнгүүт ингээд одоо энэ бол ногоон шашиг юм аа гэд хайр түгэх гэдэг. Гэтэл одоо тэр хүн чинь ингээ хүлээж авахгүй тэр хайрыг чинь одоо мэдрэхгүй ч юм уу тий. Эсвэл бүр ингээ эсэргээрээ энэ хайр чинь надад хэрэггүй, энэ эко шашиг чинь надад хэрэггүй гэд ингээд байвал яах вэ? Бенефитийг бүтээж өгөх хэрэгтэй байна. Тэгээ хуучин хувцас бол нэг special case аваад байгаа байхгүй юу? Зам төлөв өөрчлөхөд хурдан, хямд, affordable тэнгууд олон нийт одоо нийгэмд бол хэрэгцээтэй зүйл бол авчиж байгаа байхгүй. Тэгээ хямд юм чинь төрөвчин шууд нөлөөлж байгаа юм чинь. Сонголтоо шилжүүлэхэд бас тиймч одоо чаленжинг бас яг биш байгаа байхгүй. Тэнгууд эко шошго гэх тэгэнгүүт энэ арай өөр нөгөө дараагийн түвшний нөгөө ойлголттой хүмүүсийн авах зам төлөв юм болов уу. Тэгэхээр магадгүй одоо яг эко шошготой байгууллагуудыг нэгтгээд тэр голдны солидарити үнэт зүйл үүсгээд тэр бүтээгдэхүүнийг худалдаж авсан хүн жишээлбэл ямар нэгэн байдлаар бенефит хүртдэг. Хаашаа нэг ч юм уу хүрвдэг. Тийм онооны систем ч юм уу тий. Одоо тийм юмыг юу яагаад системчилж чадах юм бол ганцхан эко шошгожилт биш.
маш олон төрлийн зан төлөвүүдийг нэг дор цуглуулад одоо юма пластикаар recycleдах тэр үйлчлэгийн хүртэл дотор нь байдаг ч юм уу тий. Голдоо нэг юм бүтээгдэхүүн бүтээх систем болоо гэж хараад идэв. Яг доктортой салбар дотор ганцхан одоо эко шашигтай ус ундааны бүтээгдэхүүнүүдээс гадна одоо жишээлбэл reduce waste хийдэг operationтэй ямар үн цэнтэй компаниуд байна тий. Бүтээгдэхүүнүүдийг тэндээс худалдаад авчдаг, оноогоо цуглуулцдаг. Эргүүлээ тэр оноогоор ямар нэгэн өдөр тутмын хэрэгцээ тэмийг авчдаг, хямдрал эдэлждэг, эсвэл нөө recycling пластикуудаа явуулцдаг, хувцснуудаа тушаачдаг тий. Энэ дотортой зан төлөвийг нутагшуулж нөгөө зан төлөв болохын тулд яг Монгол сэтгхүүнд тааруулаад нэг юм бүтээгдэхүүн болгож дундаа гаргаж ирэх хэрэгтэй юм болоо би айгүй сүүлийн үед айгүйх бодож байгаа. Тэгэх нь айгүй зөв юм байна, смарт юм байна, хурдан юм байна. Тэг айгүй олон байгууллагуудын эрх ашиг ороод ирчихэж байгаа болохоор тэр олон байгууллагуудын даагч нар тэгтээ тэргүй ороод ир. Хэрэглэгч нар нөгөө ороод ирнэ гэдэг чинь тэр чинь бүр үржүүлчихэж байгаа юм. Тийм. Одоо энэ төсөл дээр яг энэ сая чиний ярьсан тэр бүх юмнууд нь системийг ингээд тал талаас нь тий нийгэмд яаж үлдээх вэ гэдэг талаас нь одоо яг энэ эзэн засгийн ногоон шилжилт төсөл нь явж байгаа байхгүй юу? Тий онооны системээс ахуулаад тэр хүмүүстэй яаж хүрэх үү? Жижиг дунд бизнес үйлдвэрлэгчдэд яаж хүрэх үү гэдэг. Өмнө нэг юм хэлсэн. Дараа үйтсэн. Тий яг надад бас нэг юм боддог. Нөгөө зах зээл ч өөр маш мэдрэмжтэй шүү дээ. Амар мэдрэг бидний бүр бодож байгаагаас ч мэдрэг. Зүгээр үнэн дээр нэг маш жижиг хөдөлгөөн үүсгэл зах зээл дээр ингээд тэр үнээс болоод ингээд маш том хөдөлгөөнүүд үүсч идэг. Зах зээл бол бидний бодож байгаагаас ч илүү маш мэдрэмжтэй. Бид нар тэр мэдрэмж юун дээр тулгуурж явдаг гэхээр дандаа нөгөө economic incentive буюу ашиг эсвэл болвол хэмнэлттэй ийм дээр явж идэг. Тэгээд миний бодлоор зүгээр энийг илүү олон хүнд хүргэе гэх юм бол яг тэр economic incentive яг хаана байгаа вэ гэдгийг айгуусаа та хэрвээ усаа хэмжих юм бол тэтэн төгрөгөөр ашигч нь нэмэгдэнэ. Хэрвээ та тогоо хэмжих юм бол ашигч нь тэтэн төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг ингээд явчих юм бол энэ бол амар хурдтай. Одоо нэг юм сейл зарлцсан юм дэрчил ингээд бужигнаал гэдэг чинь хүмүүстэй үе хаана байна гэдэг. Яг л тэр чинь өөр эдийн засгийн ер нь эдийн засгийн ерөөсөө л яг тэгж явж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө эдийн засгийн зүү тогтолцоо аягуусаа олж харж байгаа юм бол энэ өссөн юм аягүй хурдтай нөгөө вайрал болно ч гэж хэлж болно. Behavior нь ерөөсөө тэр чинь тэр эдийн засгийн юм болоод хүмүүсийн behavior өөрчлөгдөж байгаа шүү. Тэгээд яг тийм бид нар бас яг анханасаа хийж бодохдоо тэгээ одоо ч гэсэн ярихтаа ч гэсэндээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Эдийн засгийн ногоон шилжилт гэдэг нь өөрөө хэрэглэгчдэд үнэтэй байх шүү. Хэрэглэгчдийн хувьд тэр нь одоо хямд байх хэрэгтэй. Нөгөө талдаа эдийн засгийн ногоон шилжилт гэдэг нь үйлдвэрлэгч тал дээр бас ашигтай гарах хэрэгтэй. Энэ хоёрын голд нь яаж хийж ийнө гэхээр бид нар санхүүгийн хувьд бол доктортой санхүүжилтийн холбоо гэдэг хүмүүс байгууллагатай хамтраад Монголын банкнуудын холбоотой ярилцаад тэр нэг урамшууллын систем. Одоо чинь ингээд номинд ороход бид нэг номингийн бонус оноо гэж байдаг шүү дээ. Ийм арт бүхэл юунууд бонус оноотой болсон. Хэрвээ та эко шашигтай бараа бүтээгдэхүүн авах юм бол тэрний бонус оноо 2 дахин өсдөг байдлаар ч юм уу те ингэж хэрэглэгч талдаа зохицуултыг нь хийгээд өгч байгаа. Тэнгуут нөгөө талдаа үйлдвэрлэгч талдаа хэрвээ та эко шашиг бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол үйлдвэрлэлийн зээл, бизнесийн зээл нь нөгөө ногоон зээл рүү орчиж байгаа. Энийн их усүр нь болохоор олон улсаас бид нэр татж байгаа санхүүжилт ч юм уу те эсвэл бохирдлыг бууруулж байгаа тэр санхүүжилтээс одоо татаас байдлаар те авах боломжтой болж байгаа. Тэгэхээр энийг л хооронд нь уулзуулъя гэх. Гэхдээ яг ингээ уулзуулъя энэ бүгдийг нэгтгэх гингүүт Монгол нөгөө яг энэ чиглэлээр байгаа тэр стандарт тогтолцоо нь өөрөө байхгүйс учраас бид бүхэн судалгаа 2 жил баг судалгаа хийж хагаад саяны тэр ярьсан стандартуудыг нэмээд оруулаад ярьж байгаа юм л та. Ерөнхийдөө нэг иймэрхүү ийм хөтөлбөр санаачлах бол явж байгаа. Тэгээд яг хөө түрүүний асуултанд яг хариулахад те яг хайрлыг гээд эсвэл эко шашигт ингээд үгийгээд хахад нөгөө хүн одоо хайрлуулахгүй те гэвэл яах вэ гэдэг шиг тэр нь өөрөө айгуу сонирхолтой байхгүй. Тэгэхгүй ингээд зүг зүгээр ингээд эко шашиг ингүүт ямар гоё ингээд авчвал сонирхолгүй шүү дээ. Эсвэл ингээд хайрлыг гээд хахад нөгөөх нь
өө за тгийгээ өөрөө ямар сонирхолтой вэ. Тийм болохоор тийш үү. тийм эн чинь өөрөө бас их гоё юу Challenge. тийм challenge эн чинь өөрөө яг бидний одоо хийгээд байгаа энэ санаачлага. Тэр нь алдаа оногоо харах. Тий. Тэгээ Ер нь бол яг нөгөө охин нарьж байхдаа л ижлэн процесс болох гэдэг шүү дээ тий. Тэгээд одоо өвсмөсөө гэлдэж эхэлнэ тийм ээ. Цэвэрхэн хувцалж эхэлнэ ядахнаа нэг үнэртэй ус төрхдөг болж ингээд улмал өөрийгөө нэг аштайхан бие авч явах байдалтай л болох юм байна л да. Энэ дээр одоо жишээ нь юу нөгөө сэтгэл зүйн шийдлэх хаа орж ирэх хэрэгтэй болчих. Тэнгүүд яг тухайн хүн ус ард иргэд нийгмээр юу сонирхож байна гэдгийг бид аюу сайн мэддэг болох хэрэгтэй. Тэгээд энэ загвуулыг өөрчлөх харилцаа холбоо мэдээлэл харилцааны ажил гэдэг чинь өөрөө яг нэгдүгээр түрүүний хэлсэн нөгөө шинжилгээ ухаан математик урлаг гэхдээ энэний яг суурь нь болохоор сэтгэл зүй. Одоо ингээд за Фройд нь байна уу, Карл Юнг байна уу, B.F. Skinner байна уу тэдний ингээд ярьсан онол болгоныг одоо судлаад тий хүн ер нь яавал загвуулын өөрчлөлтийн гэдэг юмыг бас бид нар судалсныхаа дараагаар саяны нөгөө ярьсан тэр мэдээлэл харилцааны компанид ажил тэрийг мэдээж судалгаатайгаа уялдуулаад хийдэг ийм арга зүйг яг манайх хэрэгжүүлдэг. Хүмүүс яг мэдээлэл болох үднэс та өөрөө судалсан юм чи ер нь зүгээр нэг товчхондоо хүн ер нь яавал behavior буюу загвуулаа өөрчлөлт юм бол айгүй товчхон сэтгэл зүй өвдөж үт юм уу юу яах ёстой юм бол би ч одоо онл монлыг мэдэхгүй учраас асуугаад байгаа. Та нар мэднэ одоо ингээл Фройд ч юм бол нөгөө бага насны травма ярьдаг те тэрийг тэгвэл яг тэнгэртэй нь уялдуулж бидний нөгөө мессеж орох хэрэгтэй болчихно те бусад одоо жишээ нь тэр Sapir-Whorf энэ төр бол тэр нь болохоор бидний хэлж байгаа үг яриа болгон цаана бидний тархийг оюун санааг өөрчилдөг гэдэг яг онолохгүй тий. Тэнгүүт одоо бид нар магадгүй эко шошог гэж хэлэх нь өөрөө монгол хүний зан сэтгхүүд тарахгүй бас байж болох талтай. Тэрийг нь зөвхөн баг хайр гэдэг баг тийм шошгыг үл илүү зүгээр энэ төр гэж ярьж бас магадгүй ийм онол энэ монлууд бол байгаа. Гэхдээ яг мессеж дээр л яг хэлмээр байгаа гэдэг. Дөрвөн тийм дараас юмуд бол тийм үе шатууд бол. За нэгдүгээрт нь мэдээлэх магадгүй анхааруулга өгөх маягаар асуудлыг гаргаж ирэх тийм мессеж. За тэр бол одоо тийм уур амьсгалын өөрчлөлт их байна, утаа их байна, аль эсвэл биднэрт хувцсны хог хаягдал маш их байна гэдэг мессеж. Энийхэн дараагаар мэдээлэх тийм энийг ингээд олон нийтэд түгээх энэ асуудлууд орж ирнэ. Илүү олон хүн түгээх асуудал. Гуравдугаарт нь мэдээлэлтэй болцсон тодорхой хэмжээнд мэдрэг болцсон хүмүүстээр зааварлах асуудал гарч ирэх хэрэгтэй. Зааварлах буюу инстракт тийм одоо хуучин хувцс апсайкл хийсэн хувцсын сонголт хийгээч. Эсвэл ус авахдаа эко шошготой ус аваач. Тэгэх юм бол энэ бонус нь одоо нөгөө талд байгаль дэлтэй. Дөрөвдүгээрт нь уриалга. Яг тэр хүн юу хийх ёстой. Та нэмэнгийн GS-ийн GS25 CU-гийн энэ бүтээгдэхүүнийг ийш орж аваач. Тэгээ нэг иймэрхүү нэг дөрвөн үе шатаар дамжаад явна гэж ямарсан онлайн төвшөнд бол ярьдаг. Гэхдээ ингээд энийг яг амьдрал дээр гараад хэрэгжүүлэхэд ингээд мэдрэмж ингээд өөрчлөлт яг өөрчлөлт тий. Ерөнхийдөө манай нэвтрүүлэг маань аль хэдийн 40 минут хүрсэн байна. Тэгэд хэдүүлээ ерөнх одоо базаад ер нь энэ ногоон шилжилт. За тэгээд дээрээс нь өнөөдрийнхөө энэ хилцүүлгийн базаад тусвал яаж байна? Яг нэг айхтар базаад гэхэд яг дүгнээд хэлэхэд түрүүний хэлсэн санаа энэ нөгөө эдийн засгийн ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл дэлхийгээс тасарсан, Монголоос тасарсан тийм зүйл байх албагүй. Бид бүхэн энийг бол Монгол ахуйда суурилсан манай эдийн засагт суурьтай, өрөөгөөжтэй ийм асуудлыг л оруулж ирж байгаа. Тэрнээс биш ингээл хаа байсан Европ, хаа байсан Америкийн тийм агуу альсвал тийм айгүй хатуу тийм стандарт юмнуудыг бол хязгаарч бид нар Монголд сурталчлахгүй. Тийм болохоор эко шошог гэдэг зүйлийг аль болох Монголын суурин дээр хөрсөн дээр ингээл явуулахыг бол хичээж байна. Тэгээд тодорхой хэмжээнд бас бид нар энийг
зөвхөн ингээл те агаарын юмуд ярих биш шинжлэх ухаан суурьтай, нотлогоотой, судалгаатай ийм зүйлийг л хийхийг оролдож байгаа даа. Тэгээд Агнушаас төгсгөлд нь асуухад Агнуш бол миний бодлоор ингээд Монголын нийгэмд ингээд өмнө нь сонсогдож байгаагүй юм аль эсвэл хүмүүсийн анзаарч байгаагүй ч юм уу тийм асуудлуудыг аюу юм хурцаар ингэж тэгсэн мөртлөө амар тийм дур булаан байдлаар гаргаж ирч чадж байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэгээд тэр өнцгөөсөө ер нь одоо нийгмийн сэтгэл зүй болон байгалаа хамгаалах, их дэлхийгээ хайрлах энэ үндслийг одоо яаж нэвтрүүлэх ёстой вэ? Тэргээр төгсмөр санагдаж байна. Яа ёстой гэж юм байхгүй шүү дээ. Яа надлаг. Тэгээ яг би өөрөө нэг юм мууш яах шиг түрүүний хэлснээр чаленж чаленжийн сонсогдох тусам тэр нь л өөрөө тэмүүлдэг төглөм юм шиг байна. Ингээ нэг учрыг нь олоод нэг ив хавыг нь олоод яг боломжгүй харагдаж байгаа зүйлийг боломжтой болгоцсон байгаас кайф авдаг төрлийн хүн бас байж магадгүй. Тэгээд яг ихтлэгээ хайрлах гэдэг тал дээр бол орчин үеийн залуучууд бол аюу хүчтэй. Ер нь бол тэр талын зан төлөвийг бол суулгаж авч чадж байгаа гэж бол харж байгаа. Тэгээ Монголын нөө нийт хүн амын 60% залуучууд болохоор ер нь бол амар тийм ихтгэл дүүрэн л идэж ирээдүйд ямар ч л байсан залуучууд зам төлөө өөрчлөхөд бэлэн байна. Итгэлхийгээ хайрлахад бэлэн байна. Гол нь нөгөө үйлдвэрлэж байгаа, үйлчлэгээ үзүүлж байгаа, за төрийн бусууд, бизнесүүд, олон улсын байгууллагууд, төрн, хуулийн байгууллагууд эдгээр ингээ бүгд нэг тийшээ харж байгаа хамтрагчид шүү гэж бас харж хамтардаг болоосой л гэж аягүй хүсэж байна. Хамтарч чадсан цагт collaboration үүссэн цагт зан төлөв өөрчлөх бол амархан болж болов гэж хараад байна. Нэг тал руу харж байгаа юм чинь. Нэг чиглэл рүү алхаж байгаа юм чинь. Хэрэглэгчэд бол тэгэл хэрэглэх шүү дээ. За энэ сайхан үгээр ингээд өндөрлөё. Нэг зүг рүү хамтдаа харцгаая гэдэг. Нэр төрийн дээр Сүхбаатар ахын л бараг хэлцүү юм шүү тийм. Хандах зүг өөрөө тогтно гэдэг. Сүхбаатар. Ямар Сүхбаатар гэдэг.